man. Сайн байна уу? Намайг Баасан Зорж Амар Эсгэлэн гэдэг. Хуваараар уран бүтээл хийдэг хүн байна. Ямарваа нэг уран бүтээлч өөрөө ингээд олон салаалаа явцдаг. Яг ингээд тэр яг жанраараа жишээ хөгжим гэх юм бол метал рок, pop гэх янз янзтай байдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан яг уран зураг, уран бүтээлч бас ингээд уран зурагч ингээд салаалаад явдаг болохоор ерөнхийдөө тэр хүний одоо яаж харах өнцгөөс л болох. Яг тархиндаа бодсноо цаасан дээр буулгаж чадахгүй юу бас цөөнгүй байдаг л та. Тэгээд тэр болгон дээр ер нь яг тэр санаагаа хадгалаад үзчихдэг гэх юм уу та. Үгүй цаанаасаа л яг ингээд одоо яг энийгээ зуръя гэж бодоод зурангууд яг тэр нэг биелдэг. Надад л одоо нэг яг онцлог зүйл нь бол яг бий байгаа юм шиг санагдчих. Яг үгүй би түүнийг бүтээж байгаа болохоор яг миний зургийг одоо хинж бүтээж болно тий. Гэхдээ яг ингээд би тэр зүйлийг өөрийнхөө оюун ухаанаас гаргаж байгаа болохоор одоо би байгаа болохоор тэр бүтээл байгаа болохоор тэгж хэлмээр санагдчих. Багт анимашн их үздэг байсан. Тэгээд өөрийн гэсэн Супер Баазрыг амиг зохиож, тракторыг амиг зохиож зурх дуртай байсан. Тэгээд энийгөө хөгжүүлж авсаар байгаа л. Тэгэл зохиомжинд аймагтай ч болсон л гэж үздэг шүү дээ өөрийгөө. Ерөнхийдөө бол маш их судалгаа хэрэгтэй. Тэгээд одоо сүнс нь орно гэх юм одоо сүнс одоо тэр одоо зурх зүйл чиний тархинд чи ингэж тэр зургийг зурх дадал болж ижилдүү одоо гоё зурдаг юм шиг л надад санагдаж байна. Гэхдээ хүн болгонд ондоо байдаг байх гэж би бодож байна. Одоо уран зураг бол ямар ч зүйлээр бүтэж болно. Тэгэхээр яг чанар гэдэг нь болохоор тэр хүний зохиомж юм болов яг одоо аль нэгэн зүйлээс санаа авч бүтээх юм уу те яг өөрийн хинэж бод санаагүй зүйлийг гаргаж ирэх юм уу те яг энэ нь яг ингэж тэр уран зургийн чанар гэж авах юм болов яг ингэж хийж байгаа зүйл рүү төвлөрч суугаад хөгжим сонсоод төвлөрч суугаад ингэж одоо зураг бүтээх тэр санаагаа өөрөө олохын тулд маш тайван байх хэрэгтэй. Ингээд юунаас ч хязгаарлахдаггүй, юунд ч ингэж санаа зовхгүй байж ижил зураг бүтээдэг болохоор амар тайван байхыг хичээдэг. Хайж олъё гэж боддог юм да. Угаасаа тэгээд хүн тайван бос байж ижил амьдрал илүү сонирхолтой юм шиг санагдаж байна надад л. Яг тэр жанрыг би сонсдог гэж хэлдэг байсан гэх юм уу. Одоо бол тэгээд яг тухайн үеийнхээ цаг хугацаа, тухайн үеийнхээ байдлаасаа шалтгаалаад чиний чихэнд юу таалагдж байна, түүнийг илүү сонсхийг эрмэлздэг болсон. Аль болох одоо юм тайван байх эсвэл тайван, эсвэл юм нэг задарсан сэтгэмээр ч юм уу, эсвэл юм нэг
солиотой байхыг хүсвэл илүү солиотой хөгжим сонсох ч юм уу тий илүү техномикноо сонсох ч юм уу тий нэг тиймэрхүүд бол одоо л заавал нэг би тийм хөгжим сонсож байгаа гэж ерөнхийдөө өөрийгөө тодорхойлохоо байсан. Яг зураач хүний амьдрал гэхээсээ илүү яг зөвхөн миний амьдрал гэж ярих байхаа. Өдрийн цагаар гэр бүлдээ бол тусалдаг. Гэр бүлдээ туслах үедээ туслаад тэгээд ер нь 8-аас 10 цагийн хооронд ерөнхийдөө яг ингэ зурх юм яг зурх үйл ажиллагаа маань эхэлдэг. Тэгээд хүний өөрийн 6-7 хүртэл сууж агаад унцдаг да. Тэгээд өөрийн 6-7 сууж агаад тэгээд дуу сонсоод 6 л байж идэг гэх юм уу та. Ер нь тэгээд зураг, зурх, математик хоёр амар адилхан шиг санагдаад байна шүү дээ. Зарим зүйлсийг ойлгохын тулд зарим юм зураасыг ойлгохын тулд маш их юм толгоогоо ажилуулах хэрэг гардаг. Мэдээж тэгээд хэрвээ хүний анатомиг судлахын тулд өөрөөсөө харах ч юм уу, тэгээд толинд өөрийгөө харах ч юм уу, нүрээ яг тэр яг би одоо илүү жаргалтай, илүү гунигтай юм царай дүрсэлмээр байна гэж бодох юм бол толинд хараад өөрийгөө яг тэгж хувиргах ч юм уу тий. Яг ингээд миний яг зурхийг хүсдэг юм зурхийг хүсдэг зураг бол ер нь бол Монголын хуучны юм уран зургийг орчин үеийн хэв маягтай хольж ерөнхийдөө хуучны уран зургийн аргаар орчин үеийн хэв маягийг түлхүү гаргахыг илүү хүсдэг. Үүнийгээ хольж одоо ингэж гаргахыг илүү их зорддог гэх юм уу та. Нэг тийм. Тэр одоо яг бодсон санааныхаа санаанаас шалтгаална гэх юм уу та. Одоо зарим зураг яг нэг цагийн дотор зурчлаа гэхдээ тэр нь маш гоё зураг болчих магадгүй. Зарим зураг болохоор одоо хүртэл яг санаагаа дуусгаагүй зургнууд одоо хүртэл байдаг. Тэгээд тэр яг бодсон санаагаа 100 гаргаж чадахгүй яг хадгалаа тэндээ үлдээсэн байдаг гэх юм уу та. Тэгээд тэр зураг дууссан бол мэдээж гоё зураг болох байх гэж бодож байна. Амар брэнд бол 2018 онд яг үүсгэн бий байгуулагдчихсан. Одоо бол гэхдээ яг брэнд 100% нэг төвлөрөхгүй байгаа. Яагаад вэ гэхээр би өөрийнхөө уран бүтээл, өөрийнхөө уран зургийг илүү сайжруулмаар санагдсан. Одоо ингээд өсөлдөх зүйл зөндөө болж байна. Тэнгүүт ингээд би яг ингээд тэр одоо өөрийнхөө бизнес буюу амар брэндтэй анхаарал хандуулаад байхад би өөрөө хөгжихгүй яг нэг шугамдаа гацаад байгаа юм шиг санагдаад ерөнхийдөө бол жоохон маркетингаа зогсоосон байгаа. Тэгээд мэддэг хүмүүс нь бол захиалгаа бол өгч өгдөг. Харин одоо бол зөвхөн юм нэг одоо арт гарч байгаа энэ бичлэгтэй адилхан ингэж өөрийгөө илүү анимашн хийх эсвэл өөрийнхөө юм 3D объектыг бүтээх илүү юм өөрийгөө сайжруулах зүйлтэй судалгаа хийж явж байгаа. Би одоо бол яг өөрөө YouTube-ээр сурсан. Blender гэдэг програм дээр тэгээд одоо жил болж байгаа. Яг YouTube-ээр ухаад. Одоо бол ингээд яг одоо энэ арт явж байгаа бичлэг бол яг жилийн өмнө хийжсэн. Тэгээд энэ үеэс бол сайжрахад бол айгүй сайжирсан л байна. 3D дээр өөрийн гэсэн зохиомж бол байсан. Тэр зохиомж яг хийж үзэхийн тулд би надад 3D-г сурах хэрэгтэй байсан. Тэгээд YouTube ухсаар агаал тэгээд 3D-гаар тэр объектээ тэр бүтээлийг бүтээж чадсан. Тэгээд одоо 3D-гээр ер нь дагнаад тэгээд бас 2D-гээр давхар зураг зурж байгаа. Ер нь нэг зохиомж авсаа 3D болон 2D гэж хоёр зүйлээ гаргаж байгаа гэх юм уу та. Яг миний бүтээх зүйл ерөнхийдөө хүмүүст маш их таалагддаг байсан болохоор энэ зүйл маань ер нь ханаад би илүү гоё зүйл ингэж гаргаад байгаа юм байна гэсэн ойлголтыг маш их авсан байсан. Тэгээд яг тийм ойлголт хүмүүсээс авч байгаа ч гэсэн яг өөрийнхөө хийж байгаа зүйлийг ахаад нэг эргүүлээд бүгдийг харахад би өөрийгөө амар тийм
дутуу үнэлсэн. Яагаад вэ гэхээр би илүү зүйлийг бүтээмээр санагдах тэр мэдрэмж илүү их надад төрж эхэлсэн. Уран бүтээл хийн гэдэг чинь маш их бодол гэх юм уу та. Чи их юм бодох хэрэгтэй. Их юм бодсны үүднээс тэр зүйлийг бүтээж байгаа илүү их юм бодох хэрэгтэй. Тэгээд илүү их юм бодохын тулд өөртөө илүү их чөлөөт орон зайг бүрдүүлж үүнд баригдахгүй байх хэрэгтэй. Энэ зүйлийг чи олж авч чадах юм бол чи өөрийгөө илүү хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх болно. Жишээ нь би одоо ингэж өөрийгөө хөгжүүлэхийн тулд 3D-дээ сууж байна. Би миний багийн мөрөөдөл бол өөрийн гэсэн анимашн бүтээх байсан. Тэгээ одоо би 3D дээр өөрийн гэсэн анимашныг бүтээхийг бас зорж явж байгаа. Ягаад сүнснээ орж ирнэ гэж ярьж байгаа гингүүд одоо Монгол галын хээг ингээд зурангууд одоо ингээд за яах вэ яаж зурх вэ те ингээд энэ дээр ийм галын хээг ингээд зурж байна ингэж энийг зуруулах юм байна гэж амар юм одоо боддог байхгүй ингээд тэнгүүтээ яг сүнснээ орж ирнэ гэдэг нь одоо ингээд энэ ч галын хээ зуруулах юм байна гэж шууд өөрөө тархинасаа шууд гаргаад ингээд гар нь илүү эвлэгдэж явж байгаа гэх юм одоо тэр хээндээ яг гоё санаа олж ижил хүний одоо тийм суух тэр мэдрэмж гоё төрж ижил яг тэр нөгөө онгод гэдэг зүйл нь одоо орж ирэх багтаа. Яг би бол яг тэгдэж яг ингээд зураг одоо бүтээх зураг амар детальчилж нэгнгүү сайн бодож иж тэгээд хөөх энэ өстой гоё зураг гарч ирэх юм байна да гэд суудаг гэх юм уу да. Тэгэхгүй тэгээ ямар ч зургийн санаа олоогүй ээж яг за ямар ч хэсэн би ямар нэгэн зүйл бүтээж ямар ч хэсэн би нэг юм зурх ёстой гэд суух юм бол ерөөсөө төвлөрчихгүй. Ерөөсөө тэгэл ингээд зураас татаалан гэхдээ ямар ч бүтээл яг чам таалагдах бүтээл ерөөсөө төрөхгүй гэсэн. Яг хоо тархинд хүний фантази явагдал юм л да. Жохоо фантазлагдал бүх юмыг хэрвээ тийм байсан бол амар байх байсан юм байна да. Энэ зургийг би бүтээе гээл ерөнхийдөө бол нэг тийм яг би энэ зүйлийг яаж олох вэ гэж нэг тэгэж бяцлал эднэр хийж ийм нэг гүн газар байж одоо тэгэж нэг олдоггүй зүгээр л хэрвээ ийм зураг бүтүүл ёстой гоё болох юм байна гэсэн тархиндх өөрийн бодлоо ингээд ургуулаад заримдаа ингээд зураг зурж байхад бас одоо ингээд би яг нэг бүтээлийг одоо ингээд яг үүнийг бүтээндээгээ бодсон байгаа чинь ингээд яг тэрэн дээр юм нэмэгдээл гэдэг зурж байгаа. Энэ дээр ийм юм нэмвэл гоё юм байна. Энийг хасаад ингүүл илүү гоё болох юм байна гэдэг. Нэг зураг одоо ингээд бүтээнгүүт тэр зураг нь ингээд таалагдахгүй байнгут энийг ахиад технээс нь эхлэе гэх зүйл бас байдаг. Надаас бусдах хүмүүсийн зураг ер нь бол сайн шүү дээ. Тэгэл маш сайн сайжирч байгаа. Одоо тэгээд залуу үеч гэсэн одоо ингээд илүү сайжирч байна. Нэг тийм муулахгүй тэгэл ерөнхийдөө эхэлж байгаа залуучууд тэгээд зогсоохгүй явбал тэгээд ирээдүйд мэдээж тэрийг сайжраад илүү сайн л болно гэж боддоо шүү дээ. Тэгээд битгий зогсоосоо л гэж хүсдэг дээ тиймэрхүү хүмүүсийг. Одоохондоо яг хуу хийж байгаа зүйл чинь таалагдчихвэл ирээдүйд илүү таалагдах болно гэж боддог. Хүмүүс зүгээр харах үзмжээр таашаагаасаа л гэж боддог шүү дээ. Зүгээр ингээд заавал ингэж гүн утагчилж одоо энэ хүн яагаад дээшээ хартсан байгаа юм бол гэж нэх бодохгүйгээр энэ одоо нэг яг ийм хувцас харчаад энэ ямар гоё хувцас өмссөн бэ гэж боддог шиг энэ зургийг харчаад энэ ямар гоё зураг вэ гэж нэх ингэж гүн битгий ойлгосоо л гэж үздэг. Яг хөө гэхдээ гүн ойлгохтоор мэдээж зарим үеуд би ийм гүн ойлгохтоор зураг зурмаар байна гэсэн тийм үеуд байдаг л та тэрийгээ зурдаг. Гэхдээ тэрнээсээ илүүтэйгээр энэ зураг зурвал гоё харагдах юм байна гэсэн үндслээр бас илүү их зурдаг. Яг одоо бол гэр бүлийнхээ бизнес туслангаа хажуугаар нь өөрийнхөө юмыг аль болох хийх гээд байгаа. Тэгээд ерөнхийдөө бол яг чөлөөт уран бүтээлч артист хүн одоо яаж ингэж Монголын зах зээл тууштай явах вэ гэхээр миний бодлоор бол тэр хүний юм нэг сэргэлэн зангаасл болох байна. Яг яаж олонд хүрэх үү гэдгээс хамаарат тэр хүн одоо яаж олонд хүргэж яаж ингэж хүмүүсийг өөртөө татаж явах уу гэдгээс хамаарах. Мэдгүй би нэг мэдлэг гэж мэдлэг боловсрол гэж нэг баригдахгүй байхыг хичээгээд байна. Тэгээд соёлтой л байхаас тэгээд соёл өөрөө дагаад ичгүй. Залуу соёлтой байвал гэж байна. Яг тэр өдөр ямар хүнтэй таарахаар шалтгаалаад тэр өдрийн соёлыг мэдчихгүй. Тэгээд мэдээж 100% бөөндөө
соёлтой байгаад байхгүй. Тэгэл зарим тэгэл бүдүүлэг түүнчлэн байхгүй. Тэгээ би гэсэн хаяас бүдүүлэг байх үедээс бүдүүлгэл байгаа. Олон зураг бүтээмээр байгаа. Брендийн хувьд бол одоо Nemka гэдэг дизайнертай хамтарч байгаа. Тэгээд Nemka гэдэг дизайнертай хамтраад буцнуудынхаа загварыг өөрчилж гаргах гэж үзэж байна. Тэгээд илүү их зураг зурмаар л байгаа явчихсан. Яг одоо цаашдаа өөрийнхөө үзэсгэлэн гаргая гэж бодож байгаа. Тэгээд уран бүтээлийн хувьд бол хэд хэдэн санаанууд байна. Тэгээд үүн дээр бас давхар ажиллаж байгаа. Явахгүй цацгадаг байх. Гэтэ одоохондоо бас зарим бүтээлүүдээ ерөнхийдөө цацахгүй байгаа. Яг үзэсгэлэндээ хадгалаад бас байгаа. Ерөнхийдөө залуучууд тэгээд өөрийн тавьсан зорилготой тууштай өөрөөрөө байгаасай л гэж хүсэж байна. Яг зорилго нь бол тийм их үү.